За guys, өнөөдрийн минь төргий. За өнөөдөр хэдүүлээ яах гэж байгаа вэ гэхээр та богоос хэрхэн бараа хэмт болон боломжийн чанартай бараа захиалах уу гэдэг талаар үзнэ. Бас би өөрхий авсан хэдэн бараануудаа та бүхэнтэй танилцуулангаа яаж бас чанартай бараа захиалах уу, юуг нь харах уу гэдгийг бид та бүхэнд бас товчхон мэдээлэл хүргэе. Тэгэхээр та бүхэн имжлэгийг дуустал нь үзээрэй. За тэгээ шууд эхэлцгээе. За эхний зүйл маань юу вэ гэхээр бүр хайрцаг. За уут юм аа тий. За энэ дотор юугаа харцгаая. За ийм юм байна. За та бүхэн мэдж байгаа fidget spinner гэж ярьдаг. Энийг яг би харуулсан байх хэрэг. 1993 онд Хеттингер гэдэг эмэгтэй санааг нь гаргаж ирсэн. Тэнгүүд санааг нь гаргаад 1997 онд 4 жилийн дараа патент аваад 2005 онд тэр нөгөө патент нь дууссан. Батлагдсан гэх юм уу. 17 онд энэ fidget spinner гэдэг нь ирчээ авч эхэлсэн. За та бүхэн зарим нь харсан байх тийм үү. Ингээд 2026 оноос 16 он гэдэг яг нөгөө 16 оныг буцаа нөгөө тренд авчирч байгаа гэсэн тийм юм яваад байгаа шүү дээ. Контентууд яваадсан. Тэнгүүд энэ fidget spinner нь болохоор бас ойролцоо 16 он биш 17 онд нэлийн тренд авч эхэлсэн. Эргүүлэхээр л нэг амар гоё бэдий юм бол. Тэгээ анх бол би нэг авч ирсэн. Чинт бас нэлийн олон трикүүд байт юм бэл ингээд хуруунуудаар ингээд дамж аваад ингээд тийм трендүүд байт юм бэлээ. Энэ яадаг вэ гэхээр ингээд айгуу гоё муун байгаа байхгүй юу? Харж байна уу? За эргүүлж үзүүлээ л та. Ингэж яригдаг. За дуун ч гэсэн амар гоё байгааз. Ерөөдөө бол үнийн хувьд бол дэжгүй боломжийн 40,000 гэж илүү 30,000 гэжсэн. Би болохоор гадуур амиг харчингуудаа энэ нь баг 80,000-аар зарагдчихсан. Тэр нөөнд баг 5-аас 2 дахин илүү хэмт захиалж болно. За хайрцаг дотор нэг юм ирж байгаа. Та бүхэн харж байгаа болт. Энийн нэг нөөц юм шиг ба. Хоёр ширхэг болттой байна. Хоёр талдаа л хийх юм шиг байна. За энэ дээр болохоор би нэг 10-аас 10 өгнө. Миний хувьд бол аягүй хөрх чанартай санагдсан. За тэгээд дараагийнх нь за нэг юм дугууны юу гэдүүлээ. За нэг юм байна. За энэ яадаг вэ гэхээр ингээд гарны засал болж байгаа. Эргүүлээд хийж байгаа. Эргүүлээд гарны засал болж байгаа. Тэрнээс гадна нөгөө зүүн гар дээр зүрх байдаг гэдэг лөө. Ялангуяа зүүн гар дээр хийх юм бол юм зүрхэнд юм нь бол сайн. Ингээл эргүүлээл явчихна гэсэн үг. Энэ нь болохоор уулын би нэг шаргал өнгийг захиалсан жоохон алтлаг гэх юм уу. Энэ харж байна. Өнгөн жоохон арилцсан байгаа. Тэгэхээр энэ болохоор өнгөөгөөс тооцвол 10-аас 8.5 оноо өгж байна. Дараагийнх нь ийм байгаа. Та бүхний зарим харсан ч гэж магадгүй, хараагүй ч гэж магадгүй. Ийм бас өөрхөн чанарын хувьд бол бас тэжгүй. Контролго байна. Joystick байна. Кнопкууд байна. Тэгээ нэг юм эргүүлдэг юм байна. Safety code байна. Дээдлэх бас ингэ дарагдана. Нэг юм хөрх юм байна да. Энэ аюу гоё. Баг байх чинь ингээл гэрэл унтраад засаагаал тоглол үзчихтэй гэсэн чинь ээж аауд нь ингээл хүүнэ гэр шатаалаа гээл. Одоо тийм байхгүй. Ирчүүлүүдтэй дураараа 10,000-аас эхэлж байгаа. Дундч нь. Ер нь бол табагаас захиалгатай хэд хямдхан гэхээс илүү үнэтэй биш боломжийн үнэтэйг нь амбал бас илүү гайгүй бараанууд ирдэг. За нэг юм хөрх юм байна. За энэ дээр би 10-аас 9 оноо өгнө. Дараагийнх нь түлхүүрийн хоосор байна. Энийг яг гэж авсан бөмбөд. За одоо харуулъя та бүхэнд. Nice. Jackpot. Гэх мэтлэн манай найзуудаараа гадуур ингээд хоол моолонд ордог ч юм уу те. Оронгуудаа энийг ингээл тааруулаад яг 3-4 таарснууд нь төлбөрөө төлдөггүй гэдэг ч юм уу те. Хамгийн сүүл үлдсэн тэгээд төлбөрөө төлдөг ч юм уу те. Тиймэрхүү ийм байдлаар ашиглаж болно. За энэ дээр болохоор би нэг 10-аас нэг 7 өгнө. Яг үл ингээд чанарын хувьд болохоор жоохон нэг тийм чанаргүй юм шиг нэлээд амар хөнгөн санагдсан. Тэгтээ яг хөөхөн тийм заримдаа ингээд жоон гацах магадaltaй. Тэгэхээр ингээд огцом яах хэрэгтэй юм лээ. Бусдаар бол хөөхөн гэжгүй. За дараагийн сонирхолтой зүйл юу вэ гэхээр зоос байна. Yes no гэсэн зоос. Хөөрхөн санагдсан. Найзуудаар ингээд гоё hangout хийж хахад ямар нэг шийдвэр гаргахтаа дээш шиг шидэл no эсвэл yes. Өнөөдөр тэгээд хоолндор за pizza ID гэж шидэл yes no. За би яг одоо бичлэгээ дуусгалаа. Yes гинэ. За bye guys.
Та бүхний харж байгаа шинэ алт шиг харагдаж байгаа. Айгуу гоё. Гэхдээ энэ зис байна уу? Юу баха? Ядаж алтлаа биш. Энд чинь айгуу хямдхан байсан. Тэгэд нэг хөөрхөн жижигхэн бүрхий хайрцагтай гэх юм уу? Энд бол миний хөөрхөн 10-аас 9 оноо өгнө. За дараагийнх нь нэг юм шот үрүүлж юм байна. За энэ яа тийм ихээр энэ болохоор зүгээр ингээд за би та бүхэн бичлэгийг харуулъя заяа. Бичлэгэн дээр болохоор айгуу ингээд гоё хөөрхөн ингээд өнхрөөд мөлхөж яваад байгаа байхгүй. Би болохоор ярьж чадахгүй юм билээ. Мэдрэмж бол нэлээд их шаарддаг юм билээ. За энэ дээр болохоор би нэг 10-аас 7 оноо өгнө. Дараа чи юм юу гэхээр юм хайрц өгнө. Хайрцан дотор юу аа гэж бодож байна. За бүгдээрээ нээж үзцгээе. За яаж чаар фейлдчлээ. За юу вэ? За нэг юм захианы тэмдэг байна. За энэ яа гэм бэ гэхээр зурган дээр айгу хөөрхөн харагдаад тах нь авцсан. Энэ яа гэхээр ингээд костюм дээр цагаан цамсны яг энэ захын юм дээр ингээд гой зүүчдэг. Хөөрхөн костюм чимэглэл авсан 15 кг 20 мянга гэж. Уул нь би нэг шинэ жилээр костюм өмсөхдөө нэг зөөж бодсон. Тэгтээ шинэ жилээр ороогүй. Дараа нь нэг зөөж үзэх байх. Одоогонд нэг 10-аас 7 оноо өмнө ихэр харагдана бол мэдэхгүй. Тэгтээ чанарын хувьд бол хөөрхөн сайн. За дараагийнх нь юу гэхээр 2 хүзэр авсан. Яагаад авсан гэхээр би нэг Сүлт Навиу Сими гэдэг кино гарсан шүү дээ. Аяг гоё элбэний кино. Тэгээд тэр хүзрүүдийн элбэн ер нь бол би багасаа хөргөн элбэн туртай байсан. Хар хүзрийн хувьд болох юм бол за Жокер нь болохоор цагаан. Нөгөө Жокер нь болохоор хар өнгөтэй. Харж байгаа юм мат. Айнэн юм хар цагаан Жокертэй. Зэнэр болохоор би 10-аас 8 оноо өгнө. Дараагийнх нь болохоор бас юм гэгээлэг цагаан үзэр. Зэн бас нүүдтэй адилхан. Гэрээ гоё өнгөлөг ууз. Өөр цэвэрхэн санагдсан. Жокер хувьд бол иймэрхүү. Доотлол нь харж байгаа. Large, small. Энд дээр болохоор бас адилхан 8 оноо өгнө. 10-аас 8 оноо. За дараагийн бүтээгдэхүүн болохоор энэ. Муурны бүс авдаг. Одоо энэ тэнд ингээд наалтсан өснүүд байдаг шүү дээ. Айвуу сайн санагдсан. Бусад ингээд бусан дээр наалтсан юмнуудыг авахд илүү сайн юм хөөрхөн. 10-аас 8.5 оноо өгнө. Энэ чинь гадуур баг 20 мянгаар зарагдчихсан баг шүү. 10,000-аас 20,000. Энэ болохоор баг тапууд дээр нэг 5,000 гэж байгаа. Та бүхэнд би нэг туршилт болгоод нэг авч үзүүлээ. Хорон дээр ерөөхдөө нийлийн үс болсон байдаг. За тэр харж байна. Ийм ус авч тээ. За дахиад авч үзлээ. За харж байна guys. Ингээл авч. Сандал дээр амар их байгааз сандал дээр нүснүүд тэднийг авч үзүүлээ. За ингээд бүр хилэгтүүд нэлээд авсан баз зарим нь бүр сандал руу бүр шигдсэн байна л да. Тэгэхэд авахгүй иймэрхүү байна. Дараагийн зүйл юу гэхээр Elixir гэдэг гитарын утас байгаа. Акустик гитарных. Миний хувьд бол энэ Elixir брэнд айгүй дайжгүй санагдсан. Elixir утас яа гэхээр ер нь бол нэгт бол чанарын хувьд бол дайжгүй, тасарна гэж бол нэг байхгүй. Тослогтой гэж байдیں۔ Тэр нь болохоор тоглоход айгүй гоё мэдрэмж байдаг. Утсын ингээд тосолцсон юм шиг нэг тийм айгүй гоё гулгаж өгдөг. Энэ болохоор жоохон тиймхэн санагдсан. Гэхдээ нөө зарим хятад уснаас чи ингээд хийхэр чи ингээд шууд тасарчдээ шүү дээ. Энэ болохоор тасраагүй. Хятад гэсэндээ нэг гайгүй сайн байсан. Гитарын дээр суйрлуулсан байгаа. 10, 11, 10. Энэ юу гэж аам гэхээр нэг утасны хэмжээ хэлж байгаа. Хатуу утас бай, зөөлөн утас бай гэдэг хэлж байгаа. 10 нь хамгийн зөөлөн утас. Акустик гитарын хувьд бол 10-ын нь болохоор дунаж, 12 нь болохоор хамгийн хатуус гэж ярьдаг. Доошогоо 9 гээ явчихсан бол электрик гитар гээ болоо явчихна. За энэ болохоор 10-аас 6 оноо өгнө. Хүүхэн 12 мянга болоо 2-ыг авах нь 30 мянга болсон. За дараах нь энэ юу байх гэж бодож байна. Та бүхэн сонсож байгаа. Ширжигжин. Та бүхэн юу гэж бодож байна нэг. Тийм ээ, яг зөв. Эмний хайрцаг байгаа. Нэг юм хөө та бүхэн харж байгаа. Айгүй хөөрхөн ингээд 1 2 3 4 5 6 7 өдөр өглөө өдөр орой ингээд хуваачж байгаа. Эндээр нь болохоор зарим ууцтай витаминуудаа хийж болно. Энийг чинь би нэг анх түшиг ахын нэвчлэг дээрээс харж ирсэн нэг өдрийн влогч лөө. Тэн дээр яг нэг юм хүм харж степ тэрийг нэг гинт санджаад аюу хөөрх юм санагдаад скриншот хийгээд авч ирсэн. Энд дээр болохоор бас хөөрхөн 10-аас бараг 9 оноо өгнө. За дараагийн энэ юу вэ гэхээр за та бүхэн харж байгаа энэ юу амар багж вэ гэхээр төлбөр уурын
хөглөх багж байгаа. Энэ бас аюу өөрхөн чанартай санагдсан. За энэ нөгөө төгөл рүү хор хөглөдөг гол багж нэ. Хэрэв та бүхэн төгөл рүү хор хөглөх дэлгэрэнгүй видео үзхийг хүсвэл доор комент хэсэг пиано хөглөх гэж бичээрэй. 70 мянга гэжсэн. 80 мянга. Миний боцноос ер нь бол чанартай ирсэн. 10-аас бараг 9 оноо өгнө. За дараагийнх нь юу гэхээр капо гитарын дээр авчдаг. Тэнийг дээрснийг авчаал нэлийн бас хөрх бат бүх 10-аас 8 оноо бараг ингээ гарын тасгал хийж юм шүү. За тэгээд дараагийн нэг юм байна. Ийм хайрцаг байна. Энэ дотор юу байгаа гэж бодож байна. Гэхдээ нэг 5-аас захиалаагүй. Энэ анхны худалдан авалт би Тэмүүгээс захиалж үзсэн. За энэ дотор юу байгаа вэ гэхээр ийм захиалсан. Шүртэй бас 9 каратын алмаз $20,000. Ийм гинжүүн бас 7.9 каратын алмаз цагаан алтан дээр сэлсэн. Ийм бас бугуурч байна. Тэг бас ийм жижиг үзүүч зүйлт байна. $999 сөрцтэй. Энэ бас юу вэ? Бүгд баг нийлээд $30,000 үнэтэй. Ердөө Тэмүүгээс $30,000 50,000 авсан. Энэ бол Тэмүүгийн юм Тэмүүлэт юм билээ. Энийг ингээд гоё бичлэгэн дээр ашиглаж болно. Одоо шинэ клипний дуу авалч юм те. Тийм. Санснаас бас хөөрхөн дээжгүй. Цаг нэг ажиллаад байгаа. Харж байна. За энэ жахаа хэдүүлээ табах юмыг ярьж байгаа. За дараагийн ийм цүнх авсан байгаа. Бэлтгэлийн фитнесийн цүнх. Ийм тав гарч байгаа. Хөөрхөн олон багтаамжтай фитнесийн цүнх байгаа. За дараагийн миний авсан зүйл маань болохоор энэ муур хооллогч байна. Автоматар хоолдог. Артлын ингэ залгуур руу залгаад ажиллаж болно. Эсвэл нэг тийм 3 ширхэг том бүдүүн батарей орд юм билээ. Тэр батарейг нь бол болохгүй байгаа. Тэр цойж байгаз тэн дээр удаан дарах юм бол ингэ гэрэл асч эхэлж байгаа. Тэнгүүд энэ хоолн дээр дарна гэсэн үг. Дарлаа. Нэг хоожод эхэлж байгаа гэсэн үг. За тэнгуүтээ энэ дээр удаан нарж агаад voice record хийж болно. Одоо жишээ нь муураа дуудчихад хоолой дээрээ гэдэг юм уу тиймэрхүү voice бас оруулж болно. Тэнийг Wi-Fi байгаа. Wi-Fi-а энтэйгээ холбоод Smart House гэдэг бидүүд нэг team application байдаг юм. Wi-Fi холбочих юм бол айгүй дэжүү санагдсан шууд ингээд өглөө яг тэдэн цагаас хоолыг гаргана. Орой тэдэн цагаас хоолыг гаргана гэдэг цагийг өгчт юм билээ. Айгүй дэжүү шууд автоматар гоож эхэлсэн. Одоо нилээн гадуур явд хүмүүсд бол айгүй их дэжүү санагдсан. Тагийн алталтан дээр нэг кнопк байгаа. Тэн дээр нараад гавал хоолын тэгээ сайхан ингээ хийчнэ гэсэн. Ерөөдөө энэ багтаамж нь 1.5 кг хоол багтдаг юм шиг санагдсан. 1.5 кг бүгдийг хийхээр бараг л дүүржилээ. За нэг юм муурны хоологч байна. За энэний үнийг би дараа нь хэлье. За ми дараагийн бүтээгдэхүүн рүү бэ гэхээр энэ муурны усан орилуур байгаа. Энэ болохоор сая тэр хоолны үедээ дагалдаж ирсэн гэх юм уу? Багцаар нь авсан гэсэн үг. Багцаар нь авахд нэг 270,000 төлсөн баха. Айгуу дэжүү хямдхан санагдсан. За энэ яад юм бэ гэхээр за ингэ шууд гаргаж байгаа. Хава доторх нь үзүүлээ та бүгд. За нэг юм байна. Одоо энэ баха өснүүд нь алдсан баз. Одоо зарим муурнууд чинь ингээд өөрийгөө ингэ долоогоод тэмүүт яг уух гэр тэр амнаас нь тэгээд тэр өснүүд ингээ унаад энийг юм хүүн байгаа. Энэ хүүнгийг аваад тэгээд цэвэрчдэг. За энэ доотлолт нь болохоор ийм цэвэршүүлэгч гэх юм уу? Усыг юу гэвэл нэг цэвэрлдэг тийм юм ба. За энийг цэвэрлэх болсон минь одоо цэвэрлчихье. За тэгээд ингэ таглаа ингээд энэ чинь хөөрхөн 4 литр гэж байсан. За энэ длийг харах юм бол минимум макс минимум дээр арай очиаг. Минимум дээр очихороо тэгээд усын ингээд тэгэхээр дөрөв хийчин. Тэг макс хүртэл нийцнэ гэсэн үг. За тэг хийхт болохоор энэ сенсор нь одоо мэдрэгч нь урагшаа гарна гэсэн үг. Тэг ингээд шургуулаад оруулчихна. За тэг асаалаа. За энэ яд юм ихээр ингээд мэдрэгчтэй муур ингээд тийшээ гараад усаа өнгөтн ингээд энэ ажиллаж эхэлнэ гэсэн үг. Энэ аягүй дэж үсэн гой санагцсан. Гадуур бас нэлийн явдаг хүмүүс бол. Тэгээд энэ бүх энэ яд ингээд өснүүд нь наалтчингууд ийшээ ингээд уурсан авчихна гэсэн үг. За дараагийнх нь дахиад нэг дарлаа. За энэ яд юм ихээр зогсолтгүй ажиллана. 5 минутын турш илүү зогсолтгүй ажиллаад тэгээд амарна. Ажиллаад амрааж аваад байна гэсэн үг. Энэ яг хөө гэрте байгаа үед бол асааж болно. Гэхдээ би ерөнхийд бол дандаа мэдрэгчийн асаад гэсэн үг. За тэгэн дээр 2 гэрэл асна. Ямар гэрэл вэ гэхээр энэ садгийн энд нэг юм зураас байна. Энэ ингээ улаан асчих юм бол энийг батарейн дуусчихна гэсэн үг. Унтрааж агаад энийг мэдээж аавна. Авангууд энэ арталт нь юм цэнэлэгч Type-C оролцтой. За тэгээд дараагийнх нь болохоор юу вэ гэхээр ингээд за энэ голын навч бааз энэ яд юм бэхээр ингээд
Энэ бас ингэж амжичаад эхлэх юм бол одоо нөгөө шүүлтүрээс шүү дээ. Нөгөө хүн тэрийг ер нь солих цаг нь болчихжээ гэж хэлж байгаа. За нэг иймэрхүү. Энэ хоёр нийлээд 270 мянга болсон баг. Энд дээр бас хөөрхөн нөгөө шүүлтүрүүд нь байна. Нөгөө яриадсан шүү дээ. Энэ болохоор 4 ширхэг эрдэм билээ дагалдаж өсвөл тэгээд бас өөрөө авч болно. Сарын хэрэглээгээр би авсан сарын хэрэглээ нэг 70 мянга болсон баг. Тэгвэл би та бүхэнд задлаад харуулж явах нэг иймэрхүү байгаа. Энийг болохоор хамгийн долт нь хийгээд дээдлэлт нь энэ хөнгө хийгээд өчнө гэсэн. Тийм аягүй хөөрхөн санагдсан. Дараагийнх нь болохоор нэг юм байна. Муурны ус авдаг. Энэ бас аягүй сайн санагдсан. Муур усыг бол амар сайн авдаг. Одоо муур маань байхгүй байна. Дараа нь тэгж харуулъя. Та бүхэн гоё скриншот хийгээд авчих. Тэгээд табогоос ингээ хайгаад. Одоо хэдүүлэр яг хөхөр табогоос хэрхэн чанартай баараа захиалах вэ гэхээр нэгдүгээр болохоор тухайн байгууллагын хоол урсыг харах хэрэгтэй. Хэдэн хүмүүс тааж чинь тэгээд тухайн байгууллага нь хэдэн үнэлгээтэй байна гэдгийг харах хэрэгтэй. За тэмүүтээ тухайн байгууллагын хажууд нэг юм дүрс байдаг юм уу? 5 ширхэг улаан өсвөл цэнхэр титэм, шаргал титэм байгаа. Хамгийн муу үнэлгээтэй нь болохоор улаан байдаг шүү. Цаашлаад цэнхэр алмаз байдаг. Арай жоохон дээгүүр боловччаа. За хамгийн сайн гэх юм бол нөгөө цэнхэр титэм байгаа. За титэм байх юм бол тэгэл шууд тухайн байгууллагаас юм авч болно гэсэн үг. За шар титэм байх юм бол бүр шууд авч болно тухайн байгууллагаас. Бас хүмүүсийн тэр ревювийг харах хэрэгтэй. Хүмүүс одоо хийрэх магтж чинь, хийрэх муулж чинь гэдгийг сайн харна. За тэгээд хамгийн сүүлийн зүйл нь болохоор тухайн бараа хэдэн удаа зарагдсан байна гэдгийг харах хэрэгтэй. Хөрхөн мянгаас тийш зарагдсан бараа байх юм бол тэр бас хөрхөн дэжгүй гэсэн. Та борч хятад хэл дээр бид нар яаж ойлгох юм бэ гэж санаа зовлтгүй. Та бүхэн шууд аппликейшн татаад монголоор бүртгүүлэх юм ба шууд тэр англи хэл зарим монголоор гарч ирнэ. Бараанууд болохоор бүгд монгол төгрөгөөр гарч ирнэ. Тэр нь болохоор илүү гоё давуу талтай санагдсан. Үүн дээр гадна high cargo гэж байгаа. Тэр нь болохоор миний би хаяга холбоог шууд автоматар холбогдчих шиг болсон. Хэрвээ та бүхэн хаяг яаж холбохыг мэдхийг хүсвэл та бүхэн high cargo гэсэн Facebook-оор ороод харж болно. Зарим хүмүүс high cargo муулаад байлаа. Хүргэлт нь ирэхгүй, нэлээд удаж гин, тэр яач вэ ингээд шимтгэл авж гин, дээрэс нь хүргэлтийн мөнгө авчлаа гэд. Тэн дээр бас нэг юм анхаарах юм ба. Таба дотроо free shipping гэж байгаа. Тийм бүтээгдэхүүн хэрвээ сонгох юм бол ер нь бол баг хүргэлтийн мөнгө авахгүй шууд цаанаас ингээд үнэгүй хүрэгдээд энэ гар дээр ирнэ гэсэн. Яг зарим бүтээгдэхүүнд free shipping гэсэн мөртлөө яг танаа үсрээд 3000 ч юм уу тийм шимтгэл авдаг. Тэгээ бас 1 кг-аас илүү байх юм бол бас шимтгэл авд юм билээ. Гэхдээ би 1 кг-аас илүү бараа юм захиалж үзээгүй. Одоо надаас нэг шимтгэл аваагүй байна. За тэгээ бичлэг таалагдсан бол гой бүгдээрээ лайк дарж эрсцээ бүртгүүлээрэй. Тэгээ дараагийн бичлэгээр уулзлаа. Түр bye guys. Peace out.